байцгаана уу? Өнөөдөр багш нь дүүцэн хөтөлбөрийн холбомогүйлгийн 6-7 дугаар ангид иргэний ёс зүйн боловсролын хичээлийг орно. Хичээлдээ идэвхтэй оролцоорой. За одоо бүгдээрээ дэлгэцэнд анхаарлаа хандуулад бичлэгийг үзцгээе. Зэйлэг хүйтэн улс бүх хувцсыг нь оргоо зогсохгүй хайрч амьсгал авах боломж үл олгол. Үхэлдээ улааны урт тулснаа жамуух соёл ойлгол. Ингээд л үхдэг байж гисэн бодол толгойд нь эргэлзэж ам хамраар нь ус эцэс төгсөлгүй байхыг мэдвч зогсоож үл чадав. Гэнэт нэгэн гар түүнийг барин авч дээш сэллээ. Түүнээс хойш юу болсныг мэдсэнгүй нэг сэрэхэд ядуухан Монгол айлд эвтэж байх гэж. Тэмүгэ хаа та сая зангачихсан штэ. Одоо би нислэх ёстой хэмээн жаахан хүүний дүү сонсох. Жамуу хүндийн харвал гэрт 3 эмэгтэй, өөрийн үе бололтой 2 хүү, арай бага насны 4-5 хүүхдүүд байх ажээ. Жамуухыг босхийг харсан эмэгтэй өвлөн үжин минь нөгөө хүсэрчж хэмээвэл гэрийн зүүн талд үйл мэтгэж суусан өвлөн үжин жамуухыг хараад хачуун миний хүү Тэмүүжин ахаа дууд нэмэснэ жамуухад хандан жаахан хэвтэж байгаад босхгүй яагаад вэ? Шүл удахгүй болчихно. Ингээд чи аль нутгийн хэний хүү билээ хэмээн асуув. Жамуух шүл гэсэн үг сонсмогцоо өлснөө мэдэрч талархсан өнгөөр амийг минь амарсан баярлаа. Би бол Жадаран аймгийн тэргүүн хар хадааны хүү Жамуух билээ хэмээн хэллээ. Өвлөн үйлээ үргэлжлүүлэн мэтгэнгээ угсаа нэгт Жадаран аймгийн хүн байжээ гэж хэлэх зур модноос чирэг бедрүүн биетэй харцандаа итгэл ханцундаа цог золбоо агуулсан нэгэн хүү орж ирэв. Жамуух тэр хүүг Тэмүүжин гэдгийг өвлөн үжний ярианаас гадарлсан тул атга нүж атгаж төрсөн алдарт Тэмүүжин чи амийг минь аварчээ. Ачигч нь үеийн үед мартахгүй хэмээвэл Тэмүүжин. Бусдаас ач тус ирсэндээ амийг чинь авраагүй. Ариун сэтгэл мөнх тэнгэр хоёрын хүслээр боллоо хэмээснэ. Таны нэр хэм блэ гэвэл Жамуухыг хариулахаас уртж Тэмүүлэн Жамуух гэдэг гисэн Жадаран аймгийн тэргүүн хүү гэлээ. Жамуух тэднийд 3 хонож Тэмүүжинтэй танил дасал болоод тэд урлыг гэртээ харихаар болжээ. Тэмүүжин Жамуухыг үдэн онон мөрөн үргээд хоёул тэнд мөсөн дээр шагаа харгаж наад. Жамуух тоглох зураа Тэмүүжинд хандан нэрүүн монголчууд дотроос танай гэрийнхэнд л надад нотомчлон хандлаа. Иймээс Тэмүүжин чамтай анд болоё хэмээн бодож байна гэж хэлбэл Тэмүүжин зөвшөөрч өөрийн хамгийн нандиндан хайрладаг цодгомл шагааг гарган андын бэлэгдэл хэмээн хүзүүнд нь зөвлөдөв. Та нар Тэмүүжин Жамуух хоёрын нөхрөлийн түүхийг үзээд нөхрөлдөө үнэнч байх. Бие биендээ туссан тусчин ямар нэг байдлаар хариу нэгтгүү байх. Мөн талархсан сэтгэлээ чин сэтгэлээсээ илэрхийлдэг байх гэсэн эдгээр олон сайхан зан чанаруудыг олж харсан байхаа гэж багш нь бодож байна. За бидний өнөөдрийн хичээлийн сэдв 7 дугаар ангийнхан гэр бүлийнхнээсээ суралцъя. За та бүхэн дэвтэртээ хичээлийнхаа сэдвийг тэмдэглэж аваарай. 6 дугаар ангийнхан гэр бүлийнхэндээ талархал илэрхийлье. Сэдвээ дэвтэртээ тэмдэглээрэй. 7 дугаар ангийнхан дэлгэцэнд анхаарлаа хандуулаад өнөөдрийн хичээлийн зорилготойгоо танилцъя. За хичээлийн зорилго гэр бүлийн гишүүдийнхээ сайн талыг олж харан суралцах чадвар эзэмшинэ. За зорилт гэр бүлийнхээ гишүүдээс өөр тустай эрдэмийг олж харах, гэр бүлийн гишүүдийнхээ сайн сайхан зан чанарыг өөртөө хэвшүүлэх. За та бүхэн зорилтоо дэвтэртээ тэмдэглээрэй. Зургаадугаар ангийнхан самбарт анхаарлаа хандуулаарай. За өнөөдрийн хичээлийн зорилго гэр бүлийнхэндээ талархал илэрхийлэх чадвар эзэмшинэ. За зорилт талархлын хэлбэрүүдээс мэдж авна, гэр бүлийн гишүүдтэй талархал бичнэ. За 6 дугаар ангийнхан дэвтэртээ зорилтоо тэмдэглээрэй. 7 дугаар ангийнхан дэлгэцэнд анхаарлаа хандуулаарай. За суралцна гэдэг нь өөрт хэрэгцээтэй мэдлэг чадварыг олж аван амьдралдаа хэрэгжүүлэхийг хэлнэ. За суралцахдаа гэр бүлийн орчин, цахим орчин, сургуулийн орчин, мэдээллийн хэрэгсээр дамжуулан суралцж болно. За та нар гэр бүлийн орчноос юу сурч болох вэ? Цахим орчноос юу сурч болох вэ? Сургуулийн орчноос юу сурч болох вэ? Мэдээллийн хэрэгсээр дамжуулан юу сурч болохыг дэвтэртээ бичээрэй. Зургаадугаар ангийнхан самбарт анхаарлаа хандуулаарай. Талархал гэж юу вэ? За, бусдын таатай үг үйлдэлд
үзүүлж байгаа хариуг талархал гэнэ. За талархлыг үгээр болон үйлдэлээр илэрхийлж болно. Та нар талархлыг үгээр илэрхийлэхдээ ямар үг хэрэглэдэг? Мөн үйлдэлээр илэрхийлэхдээ ямар үйлдэлээр илэрхийлдэг дэвтэртээ бичээрэй. 7 дугаар ангийнхан дэлгэцэнд анхаарлаа хандуулаарай. За жишээлх юм бол гэр бүлийн орчноос хоол хийх, ариун цэврийн дадлыг бий болгох, захин орчноос онлайн сургалтанд мөн дуу шүлэг сурах, сургуулийн орчноос эерэг харилцаа, зөв хандлага, мэдээллийн хэрэгслээр телег хичээлээ үзэж гин, мөн эрүүл мэндийн талаарх зөвлөмжийг авч гин бид. Жишээлбэл амны хаалтаа зөв хэрэглэж, гараа тогтмол угаах зөвлөмж, мэдээллийг авснаар өөрийгөө болон бусдыг эрсдлээс урьдчилан сэргийлж чадж байна. 6 дугаар ангийнхан самбарт анхаарлаа хандуулаарай. За бид талархлыг үгээр илэрхийлэхдээ баярлалаа, талархаж байна, гайхалтай байна, хайртай байна, эрүүлэг хийх хүсье, гэлайлаа гэх мэт маш гоё үгнүүдийг хэрэглэдэг байх нь. Үйлдэлээр илэрхийлэхдээ инээмсэглэж, толгой дохиж, гар барьж, мөн тэврэх энэ олон хэлбэрээр илэрхийлдэг байх нэ. За 6 7 дугаар ангийнхан дэлгэцэнд анхаарлаа хандуулаарай. За суралцахын ач холбогдол юу вэ? За суралцахын ач холбогдол нь гэр бүлийнхээ гишүүдээс сайн сайхныг олж харна. Илүү том зорилго тавина, өөртөө итгэлтэй болно, бусдад хайрлагдаж хүндлэгдэн хамтран суралцсан. 6 дугаар ангийнхан талархлын ач холбогдол юу вэ? Зөв сайхан зүйлийг олж харах хандлагатай болно. Бусдад эерэг сэтгэл төрүүлж эрч хүч өгнө. Харилцааны эерэг уур амьсгал таатай орчныг бүрдүүлнэ, сэтгэл ханамжтай байна. Багш нь та нарт ах дүүс сургамж төгөөлгөөс уншиж өгье. Анхааралтай сонсоорой. За та бүхэн сонсохдоо 7 дугаар ангийнхан ихэд гарч буй дүрээс юуг суралцах боломжтой гэдгийг анхааран сонсоорой. 6 дугаар ангийнхан эхээс бусдад талархах сэтгэл төрүүлж байгаа гэсгийг анхааран сонсоорой. Ах дүүс сургамжит өгүүлгээс. Эцэг нь 2 хүүдээ олсон орлогоо яг тэнцүү хувааж байхыг хичээнгүйлэн захина. Ах дүү 2 бие биедээ үнэхээр хайртай байлаа. Ах нь дүүгээ илүү их хайрлаж, дүү нь ахыгаа илүү их хүндлэх гэж хичээнэ. Тэр 2 хамтран ажиллаад олсон бүх орлогоо яг тэнцүү хуваадаг байлаа. Ийхүү найрсаг сайхан амьдарч байгаад ах нь гэрлэж үр хүүхэдтэй боллоо. Хариуцлаган ч нэмэгдлээ. Тэгсэн ч гэсэн тэд урдын адил олсон ашгаа яг тэнцүү хуваасаар л байлаа. Тэдний хооронд өмч хөрөнгөөс болж маргалдах муудалцах юм юр болж байсангүй. Тэр нэг өдөр хүртэл. Нэг өдөр дүү нь олсон ашгаа яг тэнцүү хуваах нь шудраг биш юм байна. Ах минь гэр бүлтэй учраас илүү их мөнгө хэрэгтэй гэж бодон ахтаа мэдэгдэлгүй нууцаар шүн болгон тэдний сарвч руу шуудайгаар нь үр тариагаа зөөдөг болжээ. Энэ үед мөн л адил ах нь олсон ашгаа яг тэнцүү хуваах нь шудраг биш юм байна гэж бодоод аав дүү хоёрт минь илүү их мөнгө хэрэгтэй гэд дүүгийнхээ сарвч руу шүн болгон үр тариагаа шуудайгаар нь зөөдөг болж байна. Баггүй хугацаа өнгөрсөн ч тэд бие биеэ мэдэхгүй л байлаа. Нэгэн шөнө ах дүү хоёр бие биенийхээ сарвч руу шуудайтай тариа зөөж байгаад яг тааралдаж гинэ. Эхлээд гайхаж, дараа нь учрыг ойлгон баярлсан харцаар бие биерүүгээ харан талархсан сэтгэлээ илэрхийлэн тэврэлтлээ. За та нар эхийг анхааралтай сонссон баг. За тэгвэл ах дүү хоёроос ямар сайхан зан чанарыг олж харснаа 7 дугаар ангийнхан жагсаан бичээрэй. За 6 дугаар ангийнхан ах дүү хоёр талархсан сэтгэлээ хэрхэн илэрхийлж байг дэвтэртээ бичээрэй. Долдугаар ангийнхан дэлгэцэнд анхаарлаа хандуулаарай. Загсан нурууг дэвтэртээ зураарай. Загсан нурууны дээд талын хэсэгт гэр бүлийнхээ хэн нэгэн гишүүнийг бичээрэй.
гэр бүлийнхээ нэг гишүүнээс юу сурсан болон юу сурахыг хүсэж байгаагаа бичээрэй. Зургаадугаар ангийнхан самбарт анхаарлаа хандуулаарай. За гэр бүлийнхээ хэн нэгэн гишүүнийг сонгоод талархал бичицгээе. За хэнд гэр бүлийнхээ хэн нэгэн гишүүнийг нэрийг бичнэ. Ямар шалтгаанаар гэдгээ хоёр өгүүлбэрээр бичээрэй. Долдугаар ангийнхан дэлгэцэнд анхаарлаа хандуулаарай. Мэдээж та нар даалгавраа гүйцэтгэсэн байгаа. За жишээлх юм бол аавыгаа сонгож бичсэн байгаа. За тэгвэл ааваасаа юу сурсан болон юу суралцсныг одоо харцгаая. Ааваасаа хөдөлмөрч, эртэж, төвчээртэй, өөдрөг, за бусдад урам хайрладаг, зоригтой зан чанаруудыг суралцсан байна. Тэгвэл цаашид шудраг, хүнлэг, энэрэнгүй зан чанарыг суралцахаар бичсэн байна. За та бүхэн өөрийн хийсэн даалгавраа үргэлжлүүлээд бичиж байгаарай. Зургаадугаар ангийнхан самбарт анхаарлаа хандуулаарай. Жишээлбэл гэр бүлийнхаа гишүүдээс ахыгаа сонгоод талархлаа илэрхийлсэн байна. За ямар шалтгаанаар байнга намайг хайрлаж халамжилдаг учраас, мөн намайг бусад хүүхдээс өмөөрдөг учраас хичээл хийхэд мань тусалдаг, хамт тоглодог, зайрмаг амттан авч өгдөг учраас. За тэгвэл өгүүлбэр нь зулаа гიშгэн төрсэн хайртай ахаасаа үргэлж сайн сайхныг суралцаж бахархдаг. Хажууд минь байж намайг дэмжин тусалдагт маш их баярлалаа. За 6 дугаар ангийн нийт сурагчид дэлгэцэнд анхаарлаа хандуулаарай. 7 дугаар ангийнхан гэр бүлийн гишүүдээс суралцахын тулд тэдний сайн сайхан зан чанарыг олж харлаа. 6 дугаар ангийнхан гэр бүлийнхэндээ талархсан сэтгэлээ илэрхийлж сурсан байна. Гэрийн даалгавраа тэмдэглэж аваарай. 7 дугаар ангийнхан гэр бүлийнхээ бусад гишүүдээс өөр тустай зан чанарыг олж харан тэмдэглэн тэднээс суралцаарай. 6 дугаар ангийнхан гэр бүлийнхээ бусад гишүүдэд талархал бичээрэй. Хичээлдээ идэвхтэй оролцсонд баярлалаа, баяртай.